Эрхэм хүндэт үзэгчдээ хөгжлийн хүрд нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн нэвтрүүлгээрээ бид эмийн ургамлын дэлхийн зах зээл, Монголын нөхцөл, хөгжлийн төвшин энэ талаар энэ эмийн ургамлыг тойрсон ямар аж ахуй бизнес, эдийн засаг өрнөж байдığım бэ гэдэг талаар тухайлан ярих болно. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын гавьяат эмч, шинжилгээ ухааны доктор профессор, Мон гэм эмнэлгийн зөвлөх профессор Зэвгийн Минцайхангаа, шинжилгээ ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн дэргэдэх лабораторийн эрхлэгч доктор Юнгрэгийн оюун бэлэг нар өргөдөн ирээд байна. Та бүдэд энэ өдрийн мэнд хүргье. За, эмийн ургамал гэж их чухал юм байна. Хүмүүс зарим нь бол ингээд нэг дам сонсдог. Гэтэл бид бол монголчууд бас уламжлалаараа эртээр үеэсэн хэрэглээд заншчихсан. Ер нь орчин үеийн шинжилгээ ухаан хөгжөөгүй байхад бол ерөнхийдөө эмийн ургамлаар л биеийг ангаадаг. За, түүх, шастар, өвлөр домогт хүртэл байдаг тийм ээ. Тэгэхээр энэ эмийн ургамал дээр зөвхөн Монголд хэдийгүй дэлхийд даяар ялангуяа энэ биохим технологи хөгжиж байгаатай холбоотой ер нь энэ зах зээл нь маш их өргөсөж байна. Тэгээд энэ талаар бүгдээрээ төвлөрч ярина. Тэгээд та Минцайхан доктороос эхэлж яриагаа эхлэе. Ер нь таны номноос эхлүүл яа гэв. Та сайхан 2 ном бариад ирсэн. Энд Монголынхаа эмийн ургамал, за дэлхийн эмийн ургамлын талаар нь сайн нэг эмхтгсэн байх тийм ээ. Тэг. Бид яг тасай хэллээ Монгол орн бол олон зуун жилээр уламжлалт хангах ухааныг хүн амын хайрул мэндэд хэрэгжилж ирсэн. За 20 дугаар зууныхын ардын хосглоос хойш бол Европ хэмжээ үндсэндээ манад орж ирсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол хөгжнөөс орчин сэргийлэх, эмчлэх энэ арга бол бүгд уламжлалт хангах ухааны сургаал дээр үндэслэх гэж өгч байсан. Энэний нэг том эмчилгээний том салбар бол эмийн ургамлыг хэрэгжилж Монгол эмтан гэж манай ярьдаг. Энийг бол хэдэн зуун жилээр хэрэгжилж ирсэн. Энэ маань ардын маань сэтгэлд бүр ингээд үеэс үед дамжаад үлдсэн. Тэгээ өгчүүч гэсэн хүүхдийн бууралт ингээл сорол дөрөвгөл хүүхд аялах болгонд л ингээд дөрөв найрлагатай. Ийм юу байдаг жишээл шарт ингээл гэмтэх бэртэх цусны мууцны өвчин гэдэртэл бүх юмд хэрэгэлдэг 3 өрийн дан гэднэртэй шарт дан гэж манайхан хэлдэг. За бөөрний улаантан, уушигны улаантан гэднэргээд цагаантан, мань уудаг, манштан гэж цагаан дангаа хэлдэг. Ноёны уудаг, норвш дүнтан гэд Эрдэнэ толгойн хоонтон хэлдэг. Тэгээд ханаадны ногоонтон гэж литер толгойн хоонтон хэлдэг. Өвдрөөний ногоонтон гэд нэг бол кормор тэгэл сэлгэнцэг гэдэргээд эдгээр ч юусэн гаргахгүй л юм марл эмчилж юусэн шүү дээ. Тэрний маань үндсэн бараг 50-60% нь 30-40% нь гадны манайд ургадаг юмд ордог. За ингээд гарын дор байгаа манайд ургадаг их ариун байсан энэ ургамлууд бол үндсэндээ дуусч байна шүү дээ. Монгол орны хоордсон улаан номонд орсон юм ургамал гэхтэл үндсэндээ энэ ургамлууд л гэж. Тэгээ би энийг зөвхөн нэг хэдэн жишээн дээр хэлье л да. 90-ад оноос хойш Монголын шашин үндэсний соёл дэлгэрхэд энэтэй зэрэгцээд Монголын уламжлалт хангах 37 оноос хойш үндсэндээ хаагдж байсан. Ингээд яллаа шүү дээ, хэрэгжилж эхлэх боллоо шүү дээ. Өнөөдөр Монгол улс бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын уламжлалт хангах ухааныг орчин үеийн хангах ухаантай хослуулан хэрэгэлдэг ийм 20 хэдэн улсын нэгэнд болж орсон. Энэний өнөөдөр Монголд эрүүл мэндийн яамны зөвшөөрөлтөй бүх лицензийг авсан 7-8 үйлдвэр уламжлалт эмнэлгийн үйлдвэр ажиллаж байна. Зүгээр ер нь Монгол улсын эмийн зах зээл дээр нэг 400 тэрбум төгрөг хэрэгэлдэг. Гэтэл энэ 400 тэрбум төгрөгийн энэ 7-8 эмийн үйлдвэрүүд уламжлалт эмийн үйлдвэр ярьж байна л да. Үндэсний эмийн үйлдвэрүүдийн хийдэг юм нь бол ерөөсөн мөнгө нүнгээр нэг 2 тэрбум хүрэхгүй дээ. Тэгээд эдний гарч байгаа хэдэн хил тонн юм гардаг их бол нэг 4-5 тонн бүр хамж шимж яраа гэж гардаг. Тэгэхээр энэс бусд нь
импорт бол дарж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 400 тэрбум чинь одоо 300 хэдэн 98 99 тэрбум нь бол гаднаас авчирч байна. Гаднаас 50 хэдэн улсаас тэрнээс ч илүү улс байгаа. Одоо 5,000 6,000 шүм эмийн одоо би Европ мэржэлэх гэж байл тарай. Одоо антибиотик эднэрийг бид нэр импортоор авчих шүү дээ. Тэгтэл энэ болгоныг орлох үйс ийм манайд бол үндсэндээ энэ намуудаар бичсэн хуучин одоо судрууд манай эрдэмтэн том эмч нар лам нар том бандида нарын хийсэн асар том үйлдэл шүү дээ манай чинь. Хэдийгээр устгаад шатаагаад нураагаад алаад дууссан ч гэсэн энэ ард аваад үлдсэн. Одоо жишээлбэл Мөдхөн Монголын гот отч Ламангагийн 300 жилийн одоо том хурлуулах төрийн ордонд ерөнхийлөгчийг алдаруулах гэж байна. Тэгээ энэ юмнуудаар са ингээд хөөгөөд ингээд сүүлийн 30 жил үндэсний энэ уламжилт эмнэлгүүд энэ дотор байгаа нэг 7-8 жижигхэн эмийн үйлдвэр гэж бижилж үндсэндээ нэг уламжилт эмийн цэгүүд ажиллахад 100 мянган хүний хэрэгцээг бид нэр хангаж чадахгүй байхгүй юу. Гэтэл яагаад хангаж чадахгүй вэ гэхээр энэ дотоодоос хэрэгэлдэг үндсэндээ нэг 200-аад ер нь бол нэрийн олон найрдахтай эм тангуудыг бид нэр хийж байгаа. 200-аад нэт төрлөө. За энэ яг амны өвчнөд ч, чихний өвчнөд ч, нүдний өвчнөд байна, бүхэл юмд нь байна л да. Эднэрийг хийгээд ингээд үйлдвэрлээд яана гэхээр 100 мянган хүний хэрэгцээ хангаж чадахгүй. Энийг яагаад ингэ хангаж чаддгүй гэсэн чинь бид рүү хэлсэн 25 найрдахтай юм, 20 найрдахтай юм, 10 найрдахтай, 10 найрдахтай юмыг 30%, 40% гадаад өргөмөл. Манай дургуд. Энийг бол импортоор Хятадаас, Индиээс, Вьетнамаас, Солонгосоос мөнгө нөөл хэдэн могоноор ч аваад ирж байна. Гэтэл нөгөө жишээл ногоон танд ордог лидер нь манай тавардчихсан. Чихэр өвс нь манай тавардчихсан ч гэдэг юм. За тэгээ сороол нь тавардчихсан. Гэхдээ энэ ч ингээд устдад дуусч байгаа байхгүй. Энэ устдад дуусч байгаа асуудал бол ерөөсөө энэ замбрааг уул уурхайтай холбоотой. Би түрүү нэг жишээ хэлж байсан нөгөө Чулуунгийн өнгийн тухай. Одоо та олон нийт төрлийн одоо уламжилт гэдэг юм уу эмчилгээнд хэрэгжижсэн эмийн ургамлууд устж өгөө болж байна гэж байна те. Тэгэхээр шинж ухааны актив энэ дээр нэлээд сайн судалгаатай байх хэрэгтэй. Ер нь одоо Монгол хичнээн нэр төрлийн ургамал байдیں۔ Тэрнээс одоо яг эмийн зорилт чиглэлийн эмийн зорилттой хичнээн ургамал байна. Тэрнээс устж өгөө болж байгаа нь юу вэ? Сэргээж байгаа нь юу вэ? Тармилжуулж байгаа нь юу вэ? Энэ талаар оюун билэг доктор та саяхан нэг хурал болсон байх тийм форум. Тийм ээ. Одоо сүүлийн өдрүүдэд бол бас ер нь бол бид нар мэдж байгаа Монгол улс орондоо яг ингээл ургамал маань ховордож байна тийм ээ. Одоо эмийн ургамлын хэрэгцээ ихсэж байна. Аж ахуйн нэгжүүд хувь хүмүүс маш их одоо эмийн ургамлыг төвж бүтээгдэхүүн гаргах ийм сонирхол бол эрэлт хэрэгцээ их нэмэгдсэн. Тэгээ үүнтэй холбоотойгоор ч гэсэн одоо ер нь эрдэмтэн судлаачид за энэ ихтэй сургуулийн багш нар за энэ одоо хувийн хвшлийн байгууллагууд оролцоод ингээд сүүлийн өдрүүдэд бол нэлээд хэд хэдэн тийм хурлууд бол боллоо л да. За эмийн ургамлын судалгаа гэж жил бүр одоо зохион байгуулдаг энэ эмийн ургамлын судалгаа гэдэг хурал бол хөдөө аж ахуй их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургууль за манай ерөнхий болон сэрлийн биологийн хүрээлэнгийн одоо хамтарсан ийм одоо хурал болж өнгөрлөө сая 5 сарын 17-нд за мөн одоо шинжилгээ ухааны академи Монголын амгаах ухааны академиас бол мөн эмийн ургамлын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. За мөн одоо саяхан хэд хоногийн өмнө одоо Монгол оронд генетикийн нөөцийн хуулийн одоо хэлэлцүүлгийг их хурлд хамгийн сүүлийн одоо өргөн барих ийм одоо хэлэлцүүлгийг бол бас одоо зохион байгууллаа гэвчлэн ингээ олон одоо хурлууд бол болж өнгөрлөө. Энэ бүхэн маань бол одоо бидний энэ ярьж байгаа эмийн ургамлын ховордож байгаа эмийн ургамлын одоо эдийн засгийн ачлалын талаар ярихтаа минь бол холбогдож байна гэж үзэж байна. За тийм ээ манайх бол шинжилгээ ухааны академийн ерөнхий болон сэрлийн биологийн хүрээлэн тэгэхээр энэ манай одоо хүрээлэнд ургамлын ангилал зүйн лаборатори гэж байдаг. За ингээд толгойлох байгууллагын хувьд бол мөн манай одоо хүрээлэн болон мөн одоо Монгол Улсын их сургууль гэдэг ихтэй сургуулиудын одоо хамтарсан ийм одоо улаан одоо Монгол орны хэмжээнд тусдаж ховордож байгаа ургамлыг одоо улаан данс улаан ном за мөн одоо улаан данс гэдэг тийм ээ дэлхийн хэмжээнд одоо критерий шалгуур үзүүлэлтээр нь бол улаан дансанд бол бас нийт Монгол орныхоо эмийн ургамлыг бол тэмдэглэдэг. За энд бол нийт 3000 гаруй зүйл одоо гуурс дээд ургамал байна. За үүнээс бол нэг 330 гаруй ургамал бол ховордсон. За 132 зүйл ургамал бол нэн ховор гэсэн ийм
статустайгаар бол бүртгэгдсэн байдаг. Манай уламжлалт хангах ухааны их олон эмчнэр Польшид ажиллаад байсан. Ерөөсөө 90-ад оноос л маш их нэр хүндтэй. Тэгээд тэнд ажиллаж байгаа улсууд чинь танга хэрэгэлдэг. Польшид нь байдгүй. Тэгэл энэ тэндээс авдаг юм шиг байна. Энэ итгэл хятад гэдэг. Тэгэхээр нөгөө Монгол эмчнэр байгаа учраас тэр Европ эмнэлэгтэйгээ бас зөрчилдөнө. Тэгээд өөрөөр хэлбэл энэ хэрэгжилж байгаа эм тангийнхаа их сурвалжийн Монгол болгочих юмсан гэж их хүсдэг гэж. Тэгэхээр 100-аад нэр төрлийн таны төрийн медицины докторын хэлдэг тэр нөгөө олон орц ба шүү дээ. 25 орцтой 20 орцтой гэдэг. Тэгээд орцонд ордог аль болохоор олон нэр төрлийн эмийн ургамал нуг нь Монголоос байвал их зүгээр. Тэгээд тэр чиглэлд л одоо хөгжүүлж уг нь тармилжуулал яадыг гэдэг л. Одоо энэ чиглэл рүү бид нар төвлөгч ярих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр танай эмнэлэг зуны үйлрэлдээ сайхан хурааж хадгалдаг байх. Тармилжуулах оролдлого хийж гэнэ үү? Ер нь Монголд яг тармилжуулах чиглэлээр юу хийгдэж байна? Хэр амжилттай вэ? Тэгэхээр би түрүү хэлээд яасан эмийн уламжлалт ухааны эмийн үйлдвэрүүд нэг 100-аар 200-аад нэг төрлийн эм тон хийж байгаа олон арилгатай. Энэний нэг 60% буюу 100-аад төрлийн Монголд ордог ургамлууд энд ордог түүхэд болж. Гэтэл энэ маань одоо алга болоод байгаа учраас 100 мянган хүний хэрэгцээ 3 сая биш тийм ээ 100 мянган хүний хэрэгцээ хангаж чадахгүй болж байна шүү дээ. Тэгээ сүүлийн 5-6 жил бид нэр эрүүл мэндийн яам босод газрууд асуудал тавьж байгаа. Юу гэхээр өмнө нь одооч байгаа хөдөөж байгаа яамд хүнсний зорилтын одоо ургамал жимсгний дараалтын бонд байсан. Байгаль орчны яамд хоорц ургамлын бонд гэдэг нэг жаан дэмжлэг өгдөг ийм бондууд. Одоо нэг жидүү шиг юм байхгүй. Манай эрүүл мэндийн яам байхгүй. Одоогоор. Тэгээ ерөөсөө одоо нэгэнт ийм байгаа юм бол нэг 100-аад төрлийн одоо энэ дэр бид нар бол 300 төрлийн гадаадд ургамал бичсэн л дээ. Яг өнөөдөр хэрэгжилж байгаа. Зарим нь магадгүй. Наач бол одоо саяны нэг ховордсон гэж байгаа ургамлууд нь ерөнхий ер нь тэгэл эмийн ургамлуудыг одоо элбэг юм л ховордч одоо шүү дээ. Ер нь байхгүй болчиход байна шүү дээ. Магадгүй 30 жилийн өмнө энэ Улаанбаатарыг тойрсон уулуудраас бол одоо хэдэн тор юмнууд аваад ирдэг. Одоо бол 300 км явж ирж байж за төвөх улсууд нь бол ховордсон шалтгаан нь юу вэ? Ерөөсөө энэ байгалийн цөлжилт энэ уул уурхайнууд чинь уул уурхай цөлжилт улаанаар болж чадуулж шүү дээ. Ерөөсөө байхгүй болгож. Тэгэхээр энэ дэр ерөөсөө яаралтай арга хэмжээ авч ядахна одоо нэг шаардлагатай хэрэгцээтэй байгаа 100-аад төрлийн ургамлыг тармилжуулах хэрэгтэй болж байна. Манай хол онгон хөрс, манай унган ургамал янзтай сайхан ургана. Унган ургамал манд байхгүй болж эхэлж шүү дээ. Тийм учраас ямар асуудал тавиад байгаа хөөхтэй юу засгийнхаа төвшөнд энэ 3-4 яамн дээр байдаг энэ фондуудыг яагаад би зүгээр жишээ болгол 50-60 жижиг аж ахуйн нэгж хүмүүст байна уу эрдэм хэлгээний байгууллагууд 73 өгöd. Даданых нь 20-д 10-д чихэр үс юм ярьдаг. Тэгээд эдгээр чинь үндэс авдаг юмнууд чинь 6-7 жилээс нааш авах арга байхгүй шүү дээ. Тэгээд энд нь дэмжлэг өгөх гэж. Тэгэхэд 5-6 жилийн дараа 100-аад төрлийн эмийн ургамлын дотоодын үйлдвэрлэлийн нөөцтэй магадгүй импортын нөөцтэй болоод ирэл. Тэгж үйл энэ гарцсан гар. Тэрнээс биш ингээл уралдад түгээл байвал бидний бүтээгдэхүүн болон багасаал байна. Гэтэл жишээлбэл олон найрлагатай эм тангийн зарим нь бид нар өнөөдрийн антибиотик гэж хэлж болохоор юм гэдэг байхгүй юу? Тэр нь энэ жил төвсөн энэ байглаас энэ наран дараас одоо энэ үлрэлт төвсөн юмар л хийждэг учраас энэ жилийнхэн тэр өвчин эмгэгийн микробууднаас бол маш их тийм юутай. Энэ манай найруулагч сураглал үзүүлж байна. За эмийн зах зээлийн ерөнхийдөө 32% Аз эзэлдэг юм байна. Европ нэлээд том 46% эзэлдэг. Тэгээ энэ хувь дойл бол нэлээд их хурдан өөрчлөгдөж байгаа ч. Ялангуяа Энэтхэг хятад Азийн орнуудын нэлээд жин дарах маягтай сүүлийн үед ингэж их хөгжинэ. Тэгэхээр энд ер нь Монгол улсын оролцоо байх болцоотой юу? Энэ зах зээлд ерөнхийдөө нэг 40-50 тэрбум долларын одоо эдийн засаг байна гэдэг. Тэгээ энд нь бид нар идэвхтэй оролцох. За тэр хүрээндээ бас дотооддоо өөрийнхөө хэрэгцээг хангачдаг байх.
Тэр энэ уламжлалт хангах ухаанаар энд тэнд байгаа тэр Польшид энэ төр байгаа улсуудынхаа хэрэгцээ шаардлагыг ингээ хангачдаг бол нэлээд их том бизнес. За энэний ард нь хөөрхөн гэр бүлийн бизнес тий том талбай шаардахгүй их үнцэнтэй ийм бизнес байна уу гэж ингэж хараад байгаа. Оюун билгийн доктор та сая тэр энэ ховордсон гэдэг энэ ургамлуудын одоо тариалаад нөгөө хэдэн газар байгаа шүү дээ. Энэ жил нь хөдөө арал гэдэг. Энэ хэр үнэтэй Хэрлэн баянгийн хөдөө арал гэдэг. Хэрлэнгийн хөдөө арал гэдэг. За мөн одоо булганы ташинчланд гэдэг одоо Монс компани одоо бас эмийн ургамлын талбай. За мөн одоо уламжлалт хамгаалах ухаан технологийн хүрээлэнгийн эмийн ургамлын талбай, ташинчлан дэх эмийн ургамлын талбай. За одоо манай энэ сайхан докторын Монгемийн одоо бас эмийн ургамлын талбай гэд нэг хідэн тоотоо цөөхөн тийм үү. За бас говийн ургамлын бас говийн ургамлын таримжуулалтын талбай бол бас тэр өмнө говьд бол оюутлагын түшгэлсэн тийм одоо говийн ургамлын бас таримжуулалтын талбай байна л да. Тэгэхээр хэдийгээр ийм одоо нэг гарын 5 уруунд хүрхүүц хідэн одоо энэ эмийн ургамлын талбай үйлдвэрлэлийн талбай байгаа хэдий ч гэсэн тэнд таригдаж байгаа. За ялангуяа манай одоо энэ шинжилгээ академи ерөнхий олон сэрлийн биологийн хүрээлэнгийн дэргэдэх ботаник цэцэрлэг. За тэнд бол бас олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон ховор ургамлын цуглуулга экс сэдв хадгалт гэдэг байна л да. Тэгэхээр энэ бүгд нь бол одоо энэ их дэлхийн одоо эмийн зах зээл дээр гаргах хэмжээний үйлдвэрлэл явуулах хуц хэмжээний одоо тариалалт хийчихсэн тийм талбай алга байна. За энд бол хоёр янзаар бас тариалт бол явагдсан байдаг юм л да. Зарим цөөхөө хідэн ургамалтай жишээлбэл жацраганд гэдэг юм уу хүрийн жацраг нь за чихэр өвс алтан гагнуур гэдэг. Ерөөсөө л нэг гарын 5 уруунд багтахуйцал ийм хідэн цөөн ургамлыг л үйлдвэрлэлийн хэмжээнд авч хэрэглэхээр дотооддооч за боломж өгвөл дотооддоо л дөнгөж хангах хэмжээний ийм хэдхэн тооны ургамалтай байгаа юм. Бусад ургамлууд нь болохоор зарим нь зүгээр одоо байгаль дээр байгаа ургамлыг нэг газраас нөгөө ургамалд шилжүүлэн тарьчихсан цөөхөө хідэн тооны нэг тийм коллекс бүрдүүлсэн хэлбэрээр байгаад байгаа юм л да. Тэгэхээр бид нар яаж одоо энэ дэлхийн энэ одоо эмийн зах зээл дээр өрсөлд үүсэх хэмжээний одоо түрүүний ярьсан тийм ээ Польшд тэр ургамал Польшд одоо гаргах хэмжээний ургамлаа таримжуулах вэ гэхээр одоо медицийн докторын хэлсэн дээр ер нь бол бас одоо бодлогоор дэмжиж улс одоо тэр таримжуулах ийм одоо агрономийн сайн мэдлэгтэй олон жилийн туршлагатай за тэгээд мөн одоо шинжилгээ ухааны үндэслэлтэй тариалж байгаа энэ одоо аж ахуйн нэгжүүдээ буюу хүрээлэн за хувь хүнийг бол эхлээд сайн дэмжиж одоо өгсөн нь бол арай одоо ингэж дэмжиж өгснөөр бол энэ одоо их үсрэл тавигдах байх гэж үзэж байна. Бид нар ч одоо капиталист нийгэмд амьдарч байгаа улсууд. Тэгэхээр хүмүүсийг тэр нэг ахуй амьдрал руу эдийн засгийн хувьд энийг ашигтай гэж ойлгуулвал энэ тариалт руу нэлээ орох юм шиг байна. Тэгэхгүй зөвхөн одоо эрүүл мэндийн эсвэл энэ уламжлалт хангах ухааны эсвэл нэг лам нарын бэлддэг те нэг ойлгогддгүй мэддэггүй юм шиг ингээд ойлгоод байвал явахгүй нэ гэж. Жишээ нь энэ урд хөрсчин бол энэ чихэр усыг өвс энтрий чинь бол маш том палантацаар бүр төрийн бодлогоор дэмжиж ажиллаулж шít. Тэгэхээр шинжилгээ ухааны байгууллага нөгөө тариалан эрхэлж байгаа компаниуд за яг энийг одоо амьдралд хэрэгжилж байгаа эмнэлэг тийм ээ. Одоо Монгем эмнэлэг гэдэг юм уу одоо эсвэл цай гов сайхны бүтээгдэхүүн хийж байгаа жишээлбэл их тайх ч юм уу. Эдгээр нийлээд хамтраад тэр холбоо ассоциацаараа дамжуулаад яамтайгаа ажиллах. Ялангуяа энэ жижиг дунд үйлдвэрийн сан ман гэдэг шүү дээ. Эн чинь яг энэ рүү чиглэх хэрэгтэй. Тэгэхгүй эм гэхээр нөгөө эрүүл мэндийн яамаараа голцох яваад тахаар эрүүл мэндийн яамд тэр сан байхгүй. Эсвэл байгаль хамгаалах гэдэг юм уу хаварцсан ургамал гээ явахаараа байгаль орчны яамны асуудал болж хөөрөөд шүү дээ. Тэгэхээр энийг тодорхой болгохын тулд би одоо улаан сайдын толгойлж байгаа хүнс хөдөө аж ахуй яам руу хандах юм бол цэвэр таримжуулалт гэдгээрээ хандаад тэгээ тэр хүрээнд нэг өрсөлдөө их байгалаа сэргээх байгаа хуучин байсны нөхөн сэргээх дээрэс нь бас өөрсдийнхөө дотоодын хэрэгцээг хангах энэ чиглэл рүү нэг зохион байгуулалтаа ажиллуул яад юм бэ гэж. Энийг л их л удаа ярьж байна л да бид нар. Ерөөсөө засгийн өөрийн чинь хэлдэг зөвл засгийнхаа төвшин чийдэг бүр төлөвлөгөөтэй. Одоо тэдэн өнгөхөд бид нэр 100 төрлийн ургамлыг ядах нам дотоодын нөөцтэй бол. Юун тэр гадаад. Одоо жишээл гадаад бол хамгийн том нь ядаж шүү дээ. Дан өмнө ургамлын экспортоор. Дараа нь эндний соёр ордог. Тэгэл Вьетнам гэл ингээл зовол явчихдаг. Энэ халуурны ургамлууч.
Тэгэхээр манайх бол ерөөсөө юун тэнд байлгүй зүгээр дотоодынхоо тэр иддэг уулагч ба эмэн тэргэлдэгч ба тийм ээ энэ үйлдвэрийн нөөц хүний хэрэгцээний нөөцөд хангаж чадах юм байж байгаа. Тийм учраас энэ яралт шийдэх хэрэгтэй. Энд их олон мөнгө хэрэггүй. Үндсэндээ 30-40 тэрбум төгрөг байхад бол аж ахуй нэгж тухайн хүмүүс одоо тарилж чадвар үлж байна шүү дээ. Бид нар жишээ нь сүүлийн 7-8 жил одоо нэг 20 газар тарил нэг янз юм тарихч юм бол. Тэр чинь тавар болтлоо. Их мөнгө иддэг юм байна. Жишээ нь үндэс гэдэг чинь хэдэ тарьчаар энэ жил бол ерөөсөө нэг ялгасан. Ирэх жил арай жаахан бүдүүрнэ. Ингээ 3-4 жил харандайны хэмжээтэй болно. Ингээд ийм хурууны хэмжээтэй болохоос 6-7 жил болно. Тэгээ энэс том болгож тэр чинь үндсэндээ таваар хэрэгцээ. Ингэж байж мөнгө болно. Маш их цаг хугацаа шаарддаг, арчилгаа шаарддаг. Манай найруулагч тэр өрсөлдөө хийх өсвөрийг яаж одоо тармилжуулах тухай юу зураглалыг харуул да. Оюунлаг доктор та бас энэ манай үзэгч сонирн байж болно. Яг их ургамлаасаа яаж одоо энэ ямар дарааллаар тармилжуулдгийг бэ гэдэг. За энд бол одоо бид нар бол тармилжуулалтыг ялангуяа одоо тэр туршлагатай сайн агрономчид бол эмийн ургамлыг бол тармилжуулах ийм одоо туршлагатай байна. За түүний зэрэгцээгээр бас манай одоо энэ шинжилгээ академи ерөнхий болон сорилын биологи хүрээлэнгийн нэрэгдэх манай ургамлын биотехнологийн лаборатори. За энэ ургамлын биотехнологийн лаборатори бид нар юу хийдэг вэ гэхээр түр одоо мэд сайхан доктор ярьсан. За лидер гэдэг юм уу тийм ээ. Манай Монголд хоёрхан зүйл байдаг. Одоо үнэгэн сүлгээ лидер, шаргалдуу лидер гэдэг. За энэ одоо энэ манайх бол одоо 80-90-90-ад оноос эхлээд бол дандаа одоо ховордож байгаа эмийн ургамал дээр бол суурь судалгааны болоод одоо төсөл захиалгат ажлуудыг бол хийж ирсэн ийм лаборатори байгаа. Тэгэхээр ер нь бол ховордож байгаа эмийн ургамлыг бол за уламжлалт аргаар тармилжуулахаас гадна бас одоо орчин үед бол энэ биотехнологийн аргаар бол бас тармилжуулж болдог. За биотехнологийн аргаар тармилжуулахын хамгийн гол нь юу нөх гэхээр одоо жилийн 4 улиралд бол бид бүхэн энэ эдийн эсвэрийн аргаар тийм ээ эдийн эсвэрийн аргаар бол ургалж байгаа. За энэ дээр бол жишээлбэл одоо энэ лидер гэдэг ургамлыг бол манайх одоо яг хүлэнд ургуулад лабораторийн нөхцөлд бид нар клон хийнэ гэж боддог тийм ээ нөгөө хүн хувилна 80% хувилна гэдэг шиг ургамал хувилж байгаа л нэг хэлбэрлэлтэй тийм. Тэгэхээр энэ ургамлын одоо клонингийн аргаар бол гаргаж аваад за тэр ургамлаа бол бас одоо хүлэмжээрээ дамжуулаад ингээд ил талбайд бол шилжүүлдэг. За бид бүхэн бол энэ олон жилийн судалгааныхаа үр дүнгээр бол одоо эмийн бамбаа за мөн одоо энэ шудаг эгэл годлон үүсгэсэн энэ ургамлыг за эмийн бамбаа ургамлаа бол Игтаг Авзад компани Төв аймгийн Жаргалан дахь одоо талбайд Батцэнбэр дэгтийн талбайд бол шилжүүлсэн байгаа. За мөн одоо эгэл годлон ус буюу шудаг гэдэг энэ эмийн ургамлаа бол энэ Монгийн Хувьцаат компанийнхаа одоо бас Төв аймгийн одоо Жаргаланд байдаг Мэндийн үзүүр гэдэг одоо газар байдаг эмийн үйлдвэрлэлийн талбайд нь бол шилжүүлээд за одоо үйлчлэлийн дараах сэргийн ургалт нь бол маш сайн байна гэсэн үр дүн гарсан байгаа. Тэгэхээр ингээд үйлдвэрлэлд цаашд нь энэ ургамлыг бол шилжүүлэх юм протокол нь бол бэлэн болсон гэсэн үг. Яг бүтээгдэхүүн түүхийдээ гаргаж автал ер нь хэдэн жил шаарддаг вэ? За энэ одоо яг энэ өсвөрөөр биотехнологийн аргаар ургамлыг гаргаж авах нь бол бас харьцангуй энэ бол тухайн одоо ургамлын өөрийн генетик онцлог, биологийн онцлогоос бол их шалтгаална. Зарим энэ ховор ургамлууд бол хэдэн 10 жил ноцолдоод ч одоо бас үр дүнд хүрэхгүй байх тохиолдол бий. Зарим ургамлууд нь бол одоо жишээлбэл түрүүний ярьсан хоёр ургамлаа нь бол нэг 3-аас 6 жилийн хугацаанд бол яг үйлдвэрлэлт хүрэх хэмжээний үр дүн гарсан байгаа. Энэний зэрэгцээ бол би бас нэг сонирхолтой өөрөөр хэлбэл бас нэг уламжлалт аргаар үржүүлэхээс өөр бид нар ялангуяа эмэнд бол дандаа одоо энэ үндэслэг гишээр нь авч хэрэглэдэг ургамлууд бол их хэрэглэгдэг шүү дээ. Сөөгч байна, өвслөг ургамал байна, чихрөөс байна. Бидний сайн мэддэг нөгөө салимонд ордог салсолоо тийм ээ. Одоо энэ загасгал гэж цайж хийж байна. Салимон гэдэг одоо бидний бүхнийг одоо нөгөө дархлааг дэмждэг салимон эмэм хийдэг одоо загасгал гэдэг бүр сөг ургамал байна. Тэгэхээр эдгээр ургамлууд болон мөн одоо энэ үндэслэг гишээрээ ерөнхийдөө их ургадаг энэ ургамлуудыг бол эмэнд хэрэглэдэг учраас энэ ургамлуудыг бас эсийн өсвөрийн аргаар буюу эсийн одоо биомасс гаргаж аваад зөвхөн одоо ферментёрын хэмжээнд ургуулад том одоо хэдэн 100 тонн ферментёрт бол зөвхөн одоо тэр ургамлынхаа хэрэгцээтэй одоо глицерцинэгч гэдэг юм уу тийм ээ зөвхөн одоо эсийн өсвөрөөсөө бол үйлдвэрлэл явуулах ийм
одоо ажлууд бол бас дэлхийн нийтэд бол хийгдэж байна. Манайч гэсэн одоо бас нөгөө тийм ээ шинжлэх ухааны шингэсэн инновацийн бүтээгдэхүүн гаргахад бол энэ чиглэлийн судалгааг бол эхлээд одоо явж байна. Тэгээд улам цаашдаа бол үр дүн төрөх байхаа гэж. Манай зарим улсууд энэ хөдөө аж ахуйн салбарын үр тариа экспортлох тухай ярьдаг байхгүй. Би бол энэний одоо категорический гэдэг шиг эсрэг байдаг юм. Үр тариа энэ үнцэн багтай нийтийн гэдэг юм уу хоолны одоо энэ түгээд бол хүнсний бүтээгдэхүүн маш их талбай эзэлдэг. Үн өртөг багтай. За тэрний оронд 1000 гад үр тариа тарьж ирснээс нэг 10 гад үнцэнтэй эмийн ургамал тариалах юм бол хамаагүй ашигтай. Мэдээж үр тариагаа бид нар тариал таарна. Тэрийг бол цэвэр одоо дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангах төвшөнд тариалаад нэмж одоо газар нэмэгдүүлдэг. Харин гаагаас авах одоо үр ашиг нэмэгдүүлэх юмар ингэж л одоо хүнснийхээ хангамжийг хийх. Хэрвээ одоо атарсан газар нэмээд одоо газар ашиглана гэх юм бол цэвэр энэ эдийн засгийн үр ашигтай ургамлуудад зориулах хэрэгтэй гэж ингэж л бодоод байгаа байхгүй юу? Зөв та нар санал нийлэх үү? Ялангуяа одоо өнөөдөр бид нар бэлчээрийн талхтал 70-80% төрлөө. За газар тариалангийн одоо бас талхлалт одоо бас цөлжилт нэмэгдээ цөлжилт бас 70-80% төрж байна гэд энэ үед бол хөрс шороо минь эмзэг болсон энэ үед бол одоо ашигтайгаар тийм ээ өөрөөр баг талбайгаас их чанартай сайн тийм эмийн бүтээгдэхүүн гарах ургамлаа аваад бас эдийн засгт хөрөхийн дээр болох гэж бодож. Энэ за уламжлал хангах ухааныхын тэр ер нь заахаа мэдээлжсэн юм чинь мэдээж нэмийн ургамал их үр ашигтай их өндөр үнэтэй зарим нь бол өөр замбрааг үнэтэй ч юм байдığım байна маш ховор гэдэг хүмүүс бол мэдхийн дээр мэдж байгаа. Гэхдээ хэрэгжүүлэхээр нэгдүгээр технологи байхгүй хоёрдугаарт бэлтгэгдсэн боловсон хүчин зүйтэй. За хамгийн гол асуудал бол таны дөрөвний хэлдэг зарим нь 4-5 жил зарим нь 10 жил шаарддаг учраас энэний ард гарах тийм санхүүгийн дээ одоо аргины банкны зээлээр энийг хийнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр та мэд сайхан доктор бол олон жил одоо Mon Game гэдэг их одоо буянтай мундаг одоо эмнэлгийн эрхлээ яваад байдаг. Яаж одоо энэ санхүүгийн асуудлыг шийдэх? Тэр эрхвч байглаасаа түүждэг учраас нэг амралтын журмаар яваад түүгээ аргалаад байгаа баг. Жаахан том хэмжээнд томрыг ихээр санхүү дээр суумаар санхүү дээр үнэхээр сууж л байна л да. Тэр чин зуны одоо тариалтаас хавгуулал хөрс улсруулалтаас хавгуулал би ч одоо мэрэгжлийн хөгжлөлтэй манай тэнд бол одоо утган бэлэг докторат дэргээд яг энэ чиглэлийн хариуцсан улсууд байдаг. Тэгэл намар хурааж авах хүртэл тэгээ хурааж авсан хүн зарим нь өнжиж болох уугүй юу? Магадгүй бүлийн дулаан урамсгалтай газар хар ширэн хөрстэй газар нь болохгүй ч юм байна. Иргэчид нөгөөтг нь бүгд гарах байдсан. Тэгээ энэ чи яаж дулаалах вэ барих вэ? Яаж ус одоо гам услах вэ барих вэ? Зарим нь ус их шаарддаг юм байдгийн байна. Зарим нь гайгүй юм байдгийн байна. Зарим нь ерөөсөө илсэн дургуд. Жишээл литрийг бид нэр 3-4 жил оролдож үйд нэг юм одоо миний сахалч юм гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тэгээ зовлонтой юм байдгийн байл да. Тэгээ тэнд ч дандаа хөрөнгө оруулж байдаг. Та бүгд одоо оюун доктор та нар нөгөө инвитро гэдэг үйл одоо энэ аргаараа усанд лабораторид ингээ өсгөчлөө. За тэр өсгөр нь хидропоник аргаар ч гэдэг ингээ тасалгаанд ургуулчих арга байхгүй. Тэгж хийж гинэ. Бусад оронд одоо та бол Тайваны солонгосын туршлага нэлээд судалсан байна. Тийм, ер нь бол яг энэ инвитро индастри гэдэг ер нь бол биотехнологийн үйлдвэрлэлүүд бол яг энэ аргаар бол тодорхой хэмжээний зарим эмийн ургамлаа гаргачихсан юм. Ялангуяа одоо энтгэгт бол би 2017 онд этноботаникийн одоо фармаконозын хуралд яваад ирэхэд тэнд бол за 30-аас 40 тийм компани бол дандаа одоо зарим нь одоо юу гэдэг банана энэ биотехнологи аргаар ургуулчихсан. Нөгөө хэсэг газар нь бол чипсэгээ идэг тэр биотехнологи аргаар гаргасан ургамлаараа гэтэл нөгөө хэсэг газрууд хүмүүс нь бол зарим эмийн одоо ургамлуудаа бол бас энэ биотехнологи аргаар гаргаад бүр компани одоо зах зээл дэлхийн зах зээлд бол гаргачихсан ийм том компаниуд байдаг л да. Энэ тэгэхэд бол биотехнологи. Тэгэл манай оронд бол анхны одоо стартап компани анхны одоо инвитро үйлдвэрлэлийн ийм үйлдвэрлэж бий болж эхлэхгүй байна. Тэгэхээр энэ нь бол бас бидний одоо бас мөрөөдөл болсон нэг ажил байдаг. Энэ нь бол боломжтой. Тэр аэрофоник гэдэг нь бол бас зөвхөн одоо лабораторийн нөхцөлд бол инвитро нөхцөлд бол олшруулан үржүүлээд энэ нэмийн ургамлыг бол
одоо протокол нь гарсан ургамлуудыг бол талбай зайгаа ихсгээд лабораторио томсгоод бол ургуулж болно. Аэрофоник гэхээр усан дотор ургуулж байгаа энэ ургамал нь бол бас нэг өөр арга байгаа л да. Тэгэхээр ялангуяа гидрофоникт бол тэр төмсийг ургуулах тал дээр бол манай дархны ургамал хамгааллын газар дараалангийн үрэлэн бол илүү их туршлагатай. Манай лабораторийн хувьд бол ер нь одоо 90-ад оноос хойш дан одоо энэ эмийн ургамал дээр тэр тусмаа дандаа энэ лабораторийн нөхцөлд одоо клонинг хийж маш олон их хэмжээгээр үржүүлэх гэсэн ийм судалгааны ажлууд хийж байгаа гэхүү. Би Эрдэнэтийн одоо энэ чиглэлээр энэ яг уламжилт ангаах ухаанаас гадна яг эдийн засгийн эргэлтэнд оруулахсан нэг одоо гашуун жишээ дурдах гэж байна лээ. Эрдэнэтэд Линда гэж нэг компани байсан. Өөр 90-ад онд байгуулагдсан. Тэгээд бид нэр одоо энэ алтан гагнуур гоёо моёгийн чинь хийсэн виски, коньяк, вино их гоё юм хийгээд одоо тэр 20 жилийн өмнө гайхшруулж исэн байхгүй. Тэгээд энэ ус төржөөд нөгөө гарсан намууд нь хавчиж янз янзаар болгосоор аваад хөвтүүлээд авлаа л да. Тэгээ одоо нөгөө ноу хау бүх юм нь ерөөсөө эдийн засгийн эргэлтэнд ордгоо. Ийм болчиход байгаа. Тэд нар бол алтан гагнуураар их гоё тийм манай чи Японыг алтан гагнуурын арх хийдэг байсан шүү дээ. Социализм үед. Тэгээ тэр технологи энтрийг өвлж авсан юм уу хэд хэдэн эмийн ургамлаар их сайхан тийм дарс хийгээд. Одоо бид нар чинь ингээ харах юм бол тэр хүчит бөөний төвгээд тэнд энэ бакус гэдэг юм ер нь хүн болгооч. За эмнэлэгтээ очисон хүний эргэн нэг өвөл бакус гэх нэг тийм 20-30 грамм усыг аваад очдөг. Тэгээ энийг бол Монголд мөн янз янзаар нь хийж болно доо. Болмоор санагдаад байгаа. Одоо шил онх нь байхгүй даа тэгдэм үү. Энэ хувцар савнууд ч юм бол өстой янз бүрээр нь хийдэг болсон чи ийм төрлийн арижааны хэлбэр рүү олохгүй. Янз бүрийн одоо эмийн ургамалтай, гоёотой, чихэр өвстэй, алтан гагнууртай тий. Эсвэл одоо хүний эрүүл мэндэд сайн гэсэн ямар л бол ямар юмыг Монголд хийж болмоор байна. Тэгээд энэ чиглэл санаачлалууд ер нь хэрвээ. Ер нь бол миний дуулж мэдснээр одоо тэр Shark Tank-д орсон нэг хүүхэн бас нэг энэ чиглэлийн жижигхэн одоо уусамлуу цагаангаа тий цагаан одоо сармисны ханд за улаан манжин хүрэн манжингийн ханд гэдэг ингээд тэгэхээр энэ бол бас хоёр талтай байгаа юм л да. Ер нь бол нэгэнтээ тэр түрүүний шиг тэр ноу хаунд болчихсон за алтан гагнууртаа ийм одоо виноч үйлдвэрлэж илаа гэх юм бол тэр алтан гагнуурын зарим одоо таримлжуулалт нь сайн болчихсон одоо таримлжуулалт нь бол аль хэдийн одоо тэр агротехник технологид бий болчихсон сайн агрономчид жишээлбэл одоо манай Монс компани ажиллаж байсан гам тогтох гээл агрономчин алтан гагнуурыг таримлжуулсан гэдэг. Тэгэхээр энэ агротехник нь тодорхой болчихсон боломжийн одоо ургах ийм ургамлуудыг бол тариалтын бас сайн дэмжиж өгөөд тэгээ энэгээр одоо гарч байгаа бүтээгдэхүүнээ бол бас одоо хийх нь бол зүйтэй. Гэвч бол бас судлаач хүний хувьд хамгийн одоо сүүлийн жилүүдэд их эмзэглэж байгаа юм бол бүгд одоо манайх зөвхөн монголчууд төдийгүй бүр одоо бусад хятад энэ орны хүмүүс юу гэж үзэж байна гэхээр за Монголд Монголын эрсдэл оронд ургаж байгаа эмийн ургамлын эмт бүтээгдэхүүн бол өндөр юм аа. Энэ бол ерөөсөө ойлгомжтой. Манай ургам эмт чанар нь бол өндөр. Энэ бол манай одоо Шинжилгээний академийн химийн технологи урлагийн доктор одоо Бацрангуан судалгааны эрдмийн ажиллагч гэсэн хэлсэн байгаа шүү дээ. Ерөөсөө энд бол оксидатив бол маш өндөр явагддаг учраас Монголын ургамал бол эмт чанар бол үнэхээр сайн. Тэгэхээр энэ эмч чанар өндөр байгаа гэдэг дээр нь л ерөөсөө хербалистууд зөвхөн одоо эмийн ургамлыг түүдэг ийм үнгүү аваад түүгээ зарж байгаа хүн нь хуйларж байна. За энэ саяны шиг эм бүтээгдэхүүн хийж байгаа хүмүүс нь хуйларж байна. Тэгэхээр энэ дээр бол эхлээд бас их хоёр талтай авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт бол маш сайн зохион байгуулалтаа тийм ээ. Ямар одоо бүтээгдэхүүнийг ямар ургамлаар жишээлбэл агротехник нь гарт тодорхой болчихсон боломжтой үйлдвэрлэл явуулах үз ийм ургамал бол тариалаад ингээд эндээс бүтээгдэхүүнээ хийж байна уу? Эсвэл нөгөө нэн ховор ургамал тийм ээ. Тэрийг одоо бас түүгээд энэ шилэн дотор одоо тийм бакус хэлбэрээр хийгээд зарах ч гэдэм үү. Тэгэхээр миний бодлоор бол бас их маш сайн ийм өндөр одоо шинжилгээ ухааны мэдлэг шингэсэн тийм инновацлог чанарлаг тийм бүтээгдэхүүн гаргаж ижил одоо хиндэ тийм ээ тухайн хийж байгаа хүндээч үн өртг нь бол өндөр болж гарна гэдэг дээр бас анхаарах шаардлагатай гэж бодлоо. Шинжилгээ ухааны актимаас гэдэг юм уу ер нь зөвлөмж байдаг байх тий. Одоо бид нар бүх одоо энэ ховордсон ургамал гэдэг юм эмийн ургамлыг тариална гэж дийлэхгүй нэгжгүй байгаа орон юм чинь. Тэгэхээр нэн тэргуунд за энэ гурван ихч гэдэг юм уу тий. Одоо нэг ухаандаа энэ нэг сайд гараад нэг төрлийнх юм уу нэг хоёр төрлийн
эхлүүлээ тармилжуулаад туршаад үр дүн түрээд ах юм бол нэг 20 жилийн дараа ихэд их том амжилтанд хүрсэн байх юм болов уу гэж хараад байгаа юм л да. Тийм байх боломжтой юм энэ сайхан доктор. Гэхдээ зүгээр нэг сайн гараад нэг хоёр юм гэдэг бол энэ юу ч биш л дээ. Зүгээр ерөөсөө өнөөдөр яг шийдэх юм бол яг одоо би ягаад нэг 100 төрлийн ургамал гэж яриад байгаа юм гэхээр өнөөдөр яг хүн хэрэгцээтэй, эрүүл мэндийн хэрэгцээтэй магадгүй тэгээд жижиг эдийн засгийн нөр ашигтай юм шүү дээ тэрнээс. Тэгэхээр энэ дээр дотоодын хэрэгцээг өнөөдөртөө чууд чад хагас дутуу хангаж байгаа юм нь байгалаа сүйтгэж хангаж байгаа байхгүй. Нэгдүгээр. Тэгээд сүйтгэл байхаар ерөөсөө байхгүй. Зулгаагаад байхгүй. Тэгэл байхгүй. Тийм учраас нэгдүгээр л шийдэх юм бол гоо нэг 40 тэрбум төгрөг олдно үстэй энэ төсөвт. Энийг бүр бодлохтой. Энэ 100 юмыг хамгийн түрүүнд. Эний 40 тэрбум гэдэг шиг нэг тэзүү мэзүүгаараа судалгаатай юм ярьж гинүү та баримжаалж гинүү. За яг хөө ерөнхийдөө тийм баримжаа боловч бас судалгаатай. Тэг ягаад гэвэл би ч бас нэг 8 жил газар ухаад шүү дээ. Тэгэхээр ямар хэмжээ энэ жоохон хөрөнгө өгсөл дээр яаж болж байна уу? Тэгэхэд ч нэг 50 60 аж ахуй нэгж байна уу? Одоо эдний хүрээлэнгийн юунд нэг болцоолгоод нэг 10 сая төгрөг 15 сая 20 сая төгрөг яаж их юм хийж байна. Их жижиг юм харагдаж шүү дээ. Тэгтэл бид нэр өнөөдөр хармаагараа хийгээд байгаа байхгүй. Зээд авах аргагүй. Зээд бол тэгэл эмнэлэгтэй юутай байдаг онголтол очих. За мэдээж энэ бид маш чухал сэдв. Бид бол богинохоо хугацаанд энийг ингээд яриад бол олон түмэнд болоод энэ бодлого боловсруулагчид бүрэн ойлгуулчихгүй баг. Миний хүсэх зүйл бол та бүгд яг энэ зохион байгуулалтанд ороод тогтвортой механизм болгоод ингээд шахдаг зөвхөн активийн зүгээс биш. Активийг амьдрал гэж харахгүй байна. Зөвхөн судалгаа гэж хараад эмнэлэг гэхээр хэрэглэгчтэй. Тэгвэл дээр тариалан эрхэлж байгаа улсуудаа хамтарч эхлэх дээр ийм юм байх юм шиг байна. Тэгээ би та хоёрт ном бэлгэлье. Энэ хөгжлийн хүрдийнхээ бас загварыг бэлгэлье. Энэ ямар өчтэй гэхээр энэ номонд одоо нэг артишок ч юм уу янз бүрийн эмийн ургамал энэ юмнуудаа бүр одоо анхан шатнаас нь яаж одоо үргэлжлэхээс нь эхлээд эцсийн нөгөө бүр одоо эмийн бүтээгдэхүүн болтол нь яаж үнцний хэлхийг нь хөгжүүлэх вэ гэдэг олон орнуудын туршлага байна. Тэгээ та бүдэд хэрэг болж магадгүй. Энд нэг ялгаатай нь зөвхөн нөгөө банк санхүүгийн байгуулагч гэхгүй хөрөнгө оруулагчдыг яаж татах вэ? Яаж ойлгуулах вэ? Дээрээс нь одоо биржээс яаж мөнгө босгох вэ гэдэг юм уу? Төр засгийн хэрхэн яаж дэмжих үү гэдэг бүх юм байгаа учраас энэс бас одоо судлах юм нэлээд байх хаа. Нүдэж хүн үнцний хэлхээний санхүү гэдэг. Ерөөсөө гадар тариалан мал аж ахуйн бодлого яаж явах вэ? За энэ хөгжлийн хүрдийн загвар ингээд энийг бас ерөнхийдөө хэрхэн яаж энэ хөдөө аж ахуйн түүхийдийг за наад дотор чи ялгаагүй гадар тариалан орж байгаа тэр хэсэгт нь энэ одоо эмийн ургамал энэ салбараа хэрхэн яаж хөгжүүлж эдийн засгийн эргэлтэнд оруулах вэ? За тэр эдийн засгийн талд чинь эрүүл мэндийн салбар явна шүү дээ. Өнөөдөр энэ ахуй амьдралаа босож чадаагүй хүмүүс эрүүл мэндэд анхаарч чаддгүй юм байна. Тийм учраас нэгэнт одоо энэ мөнгөний нийгэм юм чи эндээс одоо мөнгө олж болно зөв хэрэглүүл. Тийм мэдээ тэр юм чанар стандарт байгальдаа ээлтэй байх талд нь анхаарна. Эхлээгүй байхад нь ингээд одоо болохгүй гэж хязгаарлаад ах чи ерөөсөө бас их буруу юм байна гэж ингэж үзчихээ. Ингээд та бүгд бас энэ тал дээр одоо дүгнэлт болгоод үзэгчтэй хандаад үг хэлээч гэж одоо энэ чиглэлд юу хийх ёстой гэдэг. За би сая ярьдаг юм үндэслэх гаргацсан л да. Зөвхөн ер нь зөвхөн хэдэн уламжилт эм үйлдвэрлэдэг улсуудын эрх биш юм аа. Нэг 100 төрлийн юм гэж би яагаад яриад байна гэвэл энэ нэг ном хийхдээ бид нар эндээс яг өнөөдөр Монголд л ерөөсөн бүр байхгүй нүү данжгаа юмнуудыг л ярьж. Энийг л яаралтайлд зөвсгийнхаа төвшөнд шүү. Тэгээд хөдөөж гоё амдар юм байна уу? Акт амин оролцсон уу? Үйлдвэрлэгчд оролцсон уу? Тариалагчид бүхэл одоо сонирхлын улсууд нь бүгд оролцоод тэгэд энийг ингээд фонд гаргаад ирвэл наад чинь зүгээр хүмүүс өөрийн нэтэх хөдлөж яваад. Одоо өөрт байсан сая төгрөгөөр нэг гашаантраа юм хийгээл уулзч наадах чинь хэд дахин томоргоод аваа шүү дээ тийм биз дээ. Ийм юмыг хөдлөх хэрэгтэй л байна гэж. Нэг бүр яралтай хөдлөмөр байна.
Энэ асар том боломж байна. Тэгэхэд бол нэг сонгуул дараа хоёр дахь сонгуульд ороход бол жишээлбэл ийм хэмжээний 100-аад төрлийн хүмүүсийн дотоодынхон хэрэгцээг ядахна хангадаг хэмжээнд очно. Өнөөдөр бол хулгай хийж л гадаг шин яах юм аргаж байна шүү дээ. Хариулгэр чигээрөөсийг Японоос бүгдээ судалсан. Хятадаас нэг килограмм үндсэн бол $5 авдаг. Гэхдээ дотор нь хайрдаг нь тэдээс дээш бол гэж. Тажикстанд нэг жаахан юутай Японууд бол бидний энэ талаар бас чигээрөөс тарьдгийн хуу жаахан судалгаа хийж л байгаа юм. Тэгэл өнөөдөр чинь одоо нөгөө илгнийхээ эмийг хийгээл манай руу энэ Азийн зах зээл рүү Япон гаргачихаар хэдэн ёстой нөгөө 100 дахин үржил тийм юм болгочих шүү дээ. Тэгэл бид нар энэ үнийг ядахна энэ юуг нь гэлцэрдийг гаргаж явдаг машин олж явах гэхтэл 100-200 сая төгрөг дор хаяад. Тэгэхээр бид нар тарвилж уулсууд энийг гаргаад өөрчлөлт нөхөрөхтэй байхгүй юу? Эцэг бүтээгдэхүүн чинь шүү дээ. За баярлалаа. За манай нэвтрүүлгийн хугацаа дуусч байна. Ингээд чухал асуудлаар, чухал сэдвээр манай нэвтрүүлэгт оролцсон, ярилцаж үнэтэй одоо зөвлөлдсөн явдалд та хоёрт одоо үзэгчдийн өмнөөс талархж байгааг илэрхийлье. Гэхдээ дараагийн 7 хоногийн 5 гарагт дахин уулзцгаая.